Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. CMM-ийн зохион байгуулдаг earnings call арга хэмжээ эхлэх бэлэн болоод байна. За, энэ удаагийн earnings call маань болонгод 2026 оны 1-р улирлын санхүү болон үйл ажиллагааны тайлбараа танилцуулахаар гол баг маань танилцуулах бэлэн болоод байна. За, энэхүү вебинар маань болонгод онлайнаар болон Zoom-ээр хүрч байгаа. За, Голланд банк мөн Голланд банкны Facebook хаягаар шууд та бүхэнд дамжуулалтан хүрч байгаа. Тэгэхээр та бүхэн Голланд банкны 2026 оны 1-р улирлын санхүү болон үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой ямар нэг асуулт, санал хүсэлт байх юм бол комент хэсгээр үлдээгээрэй. За, Zoom дээр оролцож байгаа оролцогчид маань болонгууд шууд Q&A хэсгээр сонирхсан асуулт болон өөр санал хүсэлтүүд байх юм бол үлдээх боломжтой. За, энэхүү вебинар маань болонгууд Монгол болон англи хэлээр хүрч байгаа. Тэгэхээр оролцож байгаа гадаад оролцогчид маань болонгууд вебинарын interpretation хэсгээр дараад English гэдгийг сонгох юм бол ерөнхийдөө орчуулагдж байгаа англи хэл дээр хүрч байгаа танилцуулгыг авах боломжтой байгаа шүү. За, тэгээд та бүхэндээ идэвхтэй оролцож 2026 оны 1-р улирлын тайлантай холбоотой мэдээллийг Голланд банкны санхүү үйл ажиллагаа хэрэгсэн захирал Мөхтэй захирлын танилцуулга сонсъё. За, ингээд танилцуулга тавина гэж Мөхтэй захирлыг урьж байна. Хэлжтэй. За сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. 26 оны 1-р улирлын үйл ажиллагаа санхүүгийн тайланг та бүхэнд танилцуулъя. За, танилцуулгын өмнө бол юуны өмнө макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын ачааг хандлагын талаар бол бас товчхон юуны өмнө бол ярилцъя гэж бодож байна. За, олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2025 онд 5.8% гарах болов гэсэн хүлээлттэй байсан. Гүйцэтгэл бол нэгж хувиар өндөр буюу 6.8 хувьтай бол гарсан байгаа. За, энэхүү өсөлтөнд болохоор хөдөө аж ахуйн салбарын өсөлт гол нь нөлөөлсөн 2.91% эерэг нөлөөг бол үзүүлсэн байгаа. За, 2025 онд бол цаг агаарын таатай нөхцөл байдал, зодын нөхцөл байдал бол харьцангуй доктортой байсантай холбоотой бол энэ өсөлт ажиглагдсан. За, мөн бол уул уурхайн салбарын идэвхжил бол бас өндөр байсан учраас 1.41% эерэг нөлөөг бол үзүүлсэн байгаа. За, нүүрсний экспортын хэмжээ 90 сая тоннд хүрч оюутлогын засгийн олборлолт үйлдвэрлэл бол нэлээд нэмэгдсэн ийм эерэг үр дүнтэй байсан. За, үүнээс гадна томоохон төслүүдийн бүтээн байгуулалт, за хөрөнгө оруулалтууд нь бол үйлдвэрлэл, барилгын салбарын өсөлтөнд бол эерэг нөлөөг дэмжлэг бол үзүүлсэн. За, үүнээс гадна бол дотоод эрэлт доктортой байсны улмаас худалдаа үйлчлэгээний салбар бол нэлээд дэмжигдсэн. За, ийм бол эерэг нөлөөллүүдийг үзүүлсэн байгаа. За, инфляцийн хувьд бол 2025 оны туршид Монгол банкны зорилттой түвшингээс нэлээд дээгүүр бол явж исэн. Зорилттой түвшин 6-аас 8% байгаа. За, тэгэхээр оны сүүл хэсгээр бол энэ инфляц бол аажмаар буурч 7.5%-тай бол гарсан. За, инфляцид бол голч нөлөөсөн зүйл бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт байгаа. За, мөн цахилгаан эрчим хүчний зохицуултын тариф бол гол нөлөөсөн үзэж байгаа. За, 2025 онд бол Монгол банк мөнгөний хатуу бодлогыг бол барьсан. За, энэ нөлөөгөөр бол инфляцийн дарамт бол нэлээд нэмсэн гэсэн ийм үр дүнтэй байна. За, 2026 оны 3-р сарын байдлаар бол инфляц 7.4%-тай бол гарсан. За, үүнд бол мөн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт бол үүнд дотроо махны үнийн өсөлт бол голлон нөлөө үзүүлсэн ийм байдалтай байна. За, тэгэхээр ер нь бол 1-р улиралд бол бас макро эдийн засаг, за геополитикийн хувьд бол нэлээд өөрчлөлттэй ийм гадаад нөхцөл байдал бол эрсдлүүд бол нэмэгдсэн. За, Америкийн нэгдсэн улс, Израиль, Ираны дантай холбоотой ийм геополитикийн эрсдэл орчноор нэмэгдсэн байгаа. За, энэ нь бол инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхээр
ер нь цаашдаа ийм хандлага бол байж болохоор байна. За үүнээс шалтгаалж бол Монгол банк бол мөнгөний хатуу бодлогыг ингээ өргөжлүүлэхээр байна гэсэн ийм тохиог болоод бид зах зээл дээр бол өгöd байгаа. За 2026 оны 3 сарын 20-ны өдөр мөнгөний бодлогын хороо бол бодлогын хүүг 12% хадгалсан. За мөн 26 он гарснаас хойш Монгол банк бол мөн заавал байх нөөцийн төгрөг болон валютын хувь хэмжээг тус бүр нэг хүүгээр бол 1 percentage point reaching байгаа. За мөн хэрэглээний зээлийг 14% for domestic currency deposits and 19% for foreign currency deposits. In addition бол хатуу бодлого үргэлжилсээр байгаа. За үүнээс to income ratio tightened to 45%, leaving limited room for a reduction in the policy rate. 26 онд бол оюутлогоо засгийн In 2026, copper production at Oyu Tolgoi is expected to continue. ийм төлөвтэй байгаа. За энэ нь бол уул уурхайн салбарын өсөлт цаашид хүчтэй хэвээр байна гэсэн ийм хүлээлтийг өгч байгаа. За мөн барилга, эрчим хүч, худалдааны салбаруудын өсөлт бол эрчимжсэн. За мөн хөдөө аж ахуйн салбарын бол өсөлт тогтворч байгаа хэмжээг хандлагатай байна гэж үзэж байгаа. За юунаас харах юм бол эдийн засгийн өсөлт 2026 онд 5.7 орчим хувь байх болов гэсэн таамаглалыг бид бол гаргаад байгаа. За дараагийн слайданд бол Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн болох когчох нүүрсний талаар бол та бүхэнд тавьж мэдээлэл өгч байна. За нэгдүгээр улиралд гарсан мөн томоохон мэдээлэл бол бүгд 8 дахь дараад улсын 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө бол батлагдсан байгаа. За энэ нь бол Монгол улсын хувьд уул уурхай экспортоос бол нэлээд хамааралтай эдийн засагт бол чухал ийм шийдвэр байгаа. За Монгол улсын хувьд бол бүгд найрамдах улс бол худалдааны хамгийн том түнш бол хэвээр байгаа. Нийт экспортын 89%, импортын бол 41%-ийг эзэлдэг байгаа. За энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнөөр бол ер нь дэвтэр дус нүүрс хүчлийн ялгаруулалтыг бууруулах ийм томхон зорилт тавьсан. За гэсэн ч гэсэн 2028 он хүртэл бол энэ нүүрсний хэрэглээ бүгдийн Монгол Хятад ард улсад бол өндөр байх ийм хүлээлттэй байна гэсэн хадгалагдахны гэсэн ийм төвшөнд бол байна. За тэгэхээр 2025 онд Хятад улсын нүүрсний импорт бол 400 сая тонн бол байсан. За үүний 120 сая тонн нь бол когччих нүүрс. Энэ когччих нүүрсний 50%-ийг бол манай улс хангасан ийм байдалтай байгаа. За 2026 онд бол манай улсын хувьд нүүрсний экспорт 2025 оны түвшинд буюу 90 сая тоннд бол хэмжээнд байхаар бол төлөвлөгдсөн. За 2028 он хүртэл бол 100 сая тонн болж өсгөөр бол ийм төлөвлөгөөтэй байна. За хятадын хэрэглээ талаас нь аваад үзэх юм бол когчох нүүрсний хэрэглээ 2025 оны түвшинд бол байхаар байна. Тэгэхээр бидний төлөвлөсөн энэ нүүрсний хэмжээнд бол байх нэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. За дараагийн слайдн дээрээс бол харах юм бол 2025 онд гадаад худалдааны нийт эргэлт 27.3 тэрбум ам долларт бол хүрсэн. За төлбөрийн тэнцлийн хувьд гэх юм бол урсгал данс алдагдaltaй санхүүгийн данс ашигтай. За тэгээ 1 тэрбум ам долларын ашигтай бол гарсан байгаа. За гадаад валютын албан нөөц 7 тэрбум ам долларт хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. 3 сарын байдлаар бол 7.1 тэрбум ам долларт бол хүрээд байгаа. За төлбөрийн тэнцэл бол ингээд энэс сайжирсны үр дүнд валютын төгрөгийн ханш бол хайрцангуй тогтворчих ийм бол төлөв байдалтай ингээд байна. За дараагийн слайданд болохоор зэрэг дэлхийн нийтээрээ анхааралтай ажиглаж байгаа нефт болон гол түүхий эдүүдийн үнийн таамаглалыг бол харуулсан байна. За энэхүү таамаглал нь олон улсын эрчим хүчний агентлагаас хийсэн энэ судалгаан дээр бол үндэслэгдсэн байгаа. За ойрох дорндод өрнөж байгаа энэ мөргөлдөөний нөлөөгөөр ормосын хоолойн орчимд би бас нийлүүлэлтийн саатлаас үзсэн нефтийн үнийн таамаглал бол өмнөх төсөөллөөс даруй 22 хувиар бол нэмэгдсэн байгаа. За энэ шокын дараа бол дэлхийн газрын тосны нийлүүлэлт ойролцоогоор 5 хувиар буурах юм эрсдэлтэй байна гэж бол үзэж байгаа. За тэгэхээр зэрэг хэрвээ энэ мөргөлдөөн 4 сараас хойш
цааш бол үргэлжлэхгүй болвол газрын засгийн нийлүүлэлт бол айжмаар ингээд сэрэх юм бол 5 дугаар сараас эхлээд энэ бол тасалдал буурах хандлагатай байна гэж бол үзэж байгаа. За тэгээд олон улсын нэгж мөрчний агентлагаас гаргасан тооцоололоор бол нефтийн үн 2026 оны эцэст бол $86 хүрэх ийм төлөвлөгөөтэй байна. За манай улсын хувьд бол газрын засгийн бүтээгдэхүүний 100% Оросын холбооны улсаас бол хамааралтай 92 авто бензиний хувьд бол үнийг он дуустал тогтворжуулсан юм гэрээ бол хийсэн байгаа хэдий ч бол дизель төлс болоод бусад бензиний түлхнүүдийн үн бол доор өсчөөд байгаа. За энэ магадгүй бол инфляцид нөлөө үзүүлэхээр байна гэсэн юм таамаглалтай байна. За энэ дээрх энэ харагдж байгаа судалгаан дээр бол зис когчрох нүрсний үнийн таамаглал ер нь бол оны турш бол 26 оны турш өсөх юм трендтэй байна. За энэ нь бол манай улсын хувьд бол нэлээд эерэг нөлөө үзүүлэхээр байна гэж бол харагдаж байна. За ингээд дараагийн секшн буюу 2026 оны 1-р улиралд банкны онцлог үйл ажиллагаануудын талаар бол та бүхэнд танилцуулъя. За Голомт банк бол Монгол Хятадын банк санхүүгийн салбарын дугуй ширээний ийм уулзалтанд оролцсон. За энэ уулзалт бол 10 дахь удаага зохион байгуулагдаж байгаа. Шанхай хотноо зохион байгуулсан. За Монгол улсын хувьд бол манай банкны хувьд Хятад ард улсын ардын банкны урилгаар бол ингээ оролцсон байдаг байгаа. За энд урилгаар оролцох гэсэн шалтгаан бол банк энэ юаны төлбөр тооцооны онлайн хил дамнасан энэ төлбөр тооцооны үндсэн клирингийн шууд оролцож банкар бол Монгол талаас болсон. За энэ гэхээр зэрэг SIP буюу System, also known as SIPS, which serves as the core clearing system for cross-border renminbi payments. By becoming a direct participant in the cross-border interbank payment system, customer payments to China are now processed quickly and directly without passing through intermediary correspondent banks, allowing funds to be credited to the beneficiary's account immediately after execution. In other words, by eliminating intermediary banks' transaction costs. За харилцагчдын хувьд гэх юм бол дамжуулан зуршлах банкны оролцоо байхгүй учраас өртөг буурах ийм дата боломжийг бүрдүүлсэн байгаа. За мөн олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сан болох Triple Jump, Responsibility гэсэн байгууллагуудаас бол 25 орчим тэрбум төгрөгийн 25 сая $, урт хугацаат санхүүжилтийг 1-р улиралд бол амжилттай татаад байгаа. За энэ санхүүжилтийг татсанаар бол банк бичил, жижиг дунд бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүрхийн аж ахуй худалдаа үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд энэ хүсрийг ашиглахаар төлөвлөж байгаа. За үүнээс гадна бол 1-р улиралд банк гадаад гүйлгэлбэр тооцооны цар хүрээгээ нэмсэн. За энэ нь бол бүгд найрамдах энэтхэг улсын хамгийн том арилжааны банк болох HDFC гэдэг банктай хамтын ажиллагаагаа эхэлж $1 дансыг нээсэн байгаа. За ингэснээр бол Монгол болон энэтхэг улс хоорондын бизнесийн үйл ажиллагаа өвчнөд хэлжгүүлэхээ шууд хийх ийм боломжтой болсон байгаа. За энэ HDFC гэдэг банк маань 1994 онд байгуулагдсан. Энэтхэгийн 4100 хот тосгонд байрладаг 9500 орчим ийм салбараар үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний тэргүүлэх ийм банк байгаамаа. За 1-р сард мөн Голомт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн тэхэн болон Монгол дахь Хятадын ерөнхий худалдааны тэмдгийн хамтарсан Монгол Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн ийм арга хэмжээ болсон байгаа. За энэ үеэр Голомт банк Монгол дахь Хятадын ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. За энэ санамж бичгийн хүрээнд бүгд 8 дахь ард улсын бизнес эрхлэгчдэд чиглэсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх мөн экспорт, импорт, хөрөнгө оруулалтын санхүүгийн дэмжлэг шийдлүүдийг хөгжүүлэх, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний мэдээллийг солилцоход хамтран ажиллах талаар ингээд санамж бичгийг байгуулсан байгаамаа. За мөн үүнээс гадна Голомт банк олон улсын санхүүгийн корпорацийн дэргэдэх ногоон
арилжааны банкны эвсэлт бол нэгдсэн. За энэ эвсэл нь бол хөгжиж байгаа орнуудад ногоон арилжааны банкны үйл ажиллагааг хурдсгах зорилготой дэлхийн дээд хэмжээний ийм бол санаачлага байдаг. За энэ санаачлага нь бол санхүүгийн байгууллагууд, банкны холбоод бас мөн технологийн компаниудыг бол нэгдгээд ногоон санхүүжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүдэд төвлөрсөн хамтын ажиллагааны тийм экосистемийг бүрдүүлэх юм бол зорилготой байгаад байгаамаа. За мөн бол мянганы сорилтын сангаас явуулж байгаа мянганы сорилтын 2 дахь импакт гэрээний дагуу Голланд банк 19.5 сая долларын урьдчилгаа төлбөрийн болон гүйц сэтгэлийн баталгааг олгож Монгол улсад анх удаа хаягдл усыг дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ашиглалтанд оруулахад бол бэлэн болоод байгаа. За энэ байгууламж нь болохоор төв цэвэрлэг байгууламжаас гарч байгаа хаягдл усыг боловсруулад дахин ашиглах боломжтой тийм цэвэрлсэн усыг үйлдвэрлэж дулааны 3 болон 4-р цахилгаан станцуудад бол ингэж нийлүүлнэ. За энэ нь болохоор зэрэг эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах юм бодит water and the energy sector. болж байгаамаа. За дараагийн арга хэмжээ бол бид жил болгон Regarding highlight events, we successfully organized the Gold Forum, which we hold annually for the 7th consecutive year. More than 300 companies, as well as manufacturers and suppliers of mining machinery and equipment that play a key role in Mongolia's economy, gathered to discuss recent developments in the mining sector, particularly changes in the gold market, along with the factors driving these changes and the outlook going forward. The forum also provided an opportunity for participants to review the latest international news and research on economic and market conditions, gold trading, gold production, and fuel price developments. The bank has developed a loyalty system tailored to customer needs, incorporating a network of partner merchants offering discounts. During key holidays and commemorative periods in the first quarter, 3 promotional programs were implemented for customers. At present, a total of 12 ongoing loyalty and cashback programs are available. Customers can participate by activating the opinion to enroll in their preferred program. The bank is also actively expanding its international transfer channels. By consistently offering digital payment solutions to its customers. In the first quarter, we successfully launched 2 leading international remittance services, Visa Direct P2P and PaySend. This enables customers to use the SocialPay application to carry out international transfers anytime, 24/7, quickly and seamlessly through your mobile phones. Next step within the framework of social responsibilities. За банк бол 5 дахь жилдээ өв соёлын голомт төслийг бол хэрэгжүүлж байгаа. За энэ төслийг бол шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн гандан тэгшлийн хийдийн эрдэм соёлын хүрээлэнтэй бол хамтран ингээд 2022 оноос хойш бол хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн хүрээнд бол Улаанбаатар хотод байрших одоо энэ түргэний балгас байна. За Булган аймгийн Сэлэнг суманд орших Ингэт толгойн дурсгал болон Харталгойн дурсгал, за мөн Архангай аймгийн Эрдэнэ мандал суманд байршдаг бол Хархул хааны балгас гэх мэтчлэн энэ
археологийн олдруудтай энэ газруудад бол малтлах судалгааны ажлыг бол гүйцэтгэж байгаа. За зарим судалгааны дурсгал зүйлүүдийн энэ гарсан зүйлүүд маань судалгааны ажил нь хараахан дуусаагүй байгаа учраас үр дүнг нь бол нийтэд танилцуулахад бол арай эрт байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бол нийт 3000 гаруй олдруудыг бол энэ малтлах судалгааны явцад бол илрүүлээд байгаа. За тухайлах юм бол Алтан зоос Монголд бол хоёр дахь удаага илэрч байгаа энэ Алтан зоосыг Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын нутаг дэвсгэрээс алталгаас бол олсон. За энэ алтан зоос нь бол 3.3 грамм жинтэй 215 см-ийн голчтой 0.5 мм-ийн зузаантай ийм бол алтан зоос олсон. За энэ алтан зоосон дээрх бол бичиг за мөн тамгыг үндэслээд энэ зоос бол 1250-ад оны их үе буюу мөн хааны үеийн ийм хэрэгжилжсэн алтан зоос байна гэдэг бол судалгаагаар бол батлагдсан байгаа. За ер нь Монгол улсын хувьд бол 13 дугаар зууны үеийн алтан зооснууд маань ер нь Монголоос олохоосоо илүү гадаад бусад улс орнуудын малтлагын үеэр бусад хүмүүсээс бол ингээд дамжуулан олж авдаг ийм алтан зоос байсан. Энэ нь бол ингээд хоёр дахь удаага улсын нутаг дэвсгэрээс бол олцсон ийм онцгой зүйл болсон байгаа. За ингээд ер нь бол түүхийг үнэн бодитоор хойч ирээдүйд үнэн бодитоор өглөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ийм төсөл байгаамаа. За дараагийн арга хэмжээ гэх юм бол хэмжээний хувьд бол Монгол манай банк бол Усны элч банкаар 2026 онд дахин бол өргөмжлөгдсөн. За тэгэхээр энэ ажлынхаа хүрээнд бол ер нь Бомбтын энэ хөв цөөрмийн төслийг бол бид хэрэгжүүлж байгаа. За тэгэхээр зэрэг Улаанбаатар хотын гадаргын усны хоримтлыг бол нэмэгдүүлэх ийм зорилготойгоор бол энэ хөв цөөрмийн төслийг бол хийж байгаа. За өөрөөр хэлэх юм бол баруун салааны гол буюу Бомбтын булгийн усыг бол хоримтлуулад 16.7 мянган метр куб эзлэгүнтэй ийм хөв цөөрм буюу ийм нуурыг бол үүсгэх. Үүнээс гадна хөв цөөрмийн ойр орчмын ногоон байгууламж бүхий цэцэрлэгийг бол бас байгуулах ийм зорилготой ажиллагаа бол эхэлсэн. За энэ оны 1-р хагасжилд бол энэ дуусгаад 2-р хагасын эхэнд бол хүлээлгэж өгөхөөр ингэж ажиллаж байна. За мөн 2026 онд бол мөн банк цэнхэр санхүүжилтийг дэмжсэн усны дэд бүтцийн зээл, саарл усны зээл, доктортой усан хангамжийн зээл гэсэн ийм 3 бүтээгдэхүүнүүдийг мөн шинээр гаргаж харилцагч нарт бол санал болгоод явж байна. За үүнээс гадна 2025 онд бид бас ерөнхий боловсролын 100 багш эмэгтэй багш 100 эмэгтэй сурагчдыг бол оюун ухааны хиймэл оюун ухаан суралцах боломжоор бол хангасан байдаг. За энэ ажиллагаа бол 2026 оноос эхлээд нэлээд өргөн далайцтай хүрээгээр бол үргэлжилж байгаа буюу үндэсний хиймэл оюун ухааны аянд бол банк дэмжиж бол ажиллахаар болсон байгаа. За энэ ажиллагаа бол 2025-аас 2030 оны хооронд 5 жилийн хугацаатай бол үргэлжлэнэ. За уг төслөөр бол Монгол улсын өнцөг болон өөрт бол ажиллаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг бол чадваржуулах оюун ухаан хиймэл оюуны бол 2500 хүний нөөцийг бэлдэх бол гол зорилготой байгаа. За үүнээс гадна бол 20,000 гаруй сурагчдад хиймэл оюун ухааны мэдлэгийг бол түгээж оролцох ийм зорилготой ажиллаж байгаамаа. За үүнээс гадна бид бол энэ 1-р улирлаас хийж байгаа бас олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр бол Insight by Голомт банк гэсэн энэ үндсэн платформыг хөгжүүлж байгаа. За одоогоор бид бол 8 контент гаргасан. Та бүхэн YouTube суугаар бол бүлээн авч үзэж байгаа гэдэгт бол итгэж байна. Тэгэхээр зэрэг энэ маань бас салбарын мэрэгчлэтнүүдийн тайлбарын дүгнэлттэйгээр олон нийтийн санхүүгийн боловсролыг хөгжиж байгаа юм чухал ажил бол бас болж байгаамаа. За ингээд санхүүгийн үр дүнгийн үнд дүн рүү бол хэсэгтээ шилжээ. За банкны нийт актив хөрөнгө 1-р улирлын байдлаар 18.2 их найт төгрөгтэй гарсан. За оны эцэстээ харьцуулах юм бол 4.5% буурсан байгаа. За энэ нь бол татан төлрүүлсэн
хөрөнгийн буралттай холбоотой. За нийт активын зах зээл эзлэх хувь 21.6% бол хүрсэн. За системийн нөлөө бүхий банк голлох байр сууриа бол хадгалсан хэвээр байгаа. За татан төлрүүлсэн хөрөнгийн хувьд гэх юм бол 5.8%-аар бол буурсан. За энэ нь бол Монгол банк болон гадаадын банкудтай хийсэн арилжааны их усөөр бол эрен төлөлдсөн. Энтэй бол холбоотойгоор бууралт бол ажиглагдж байгаа. За харилцагчаас татсан их усөрийн зах зээлд эзлэх хувийн бол өссөн. За 20.8% бол хүрсэн ийм эерэг үр дүнтэй байгаа. За нийт зээлийн багцын хувьд гэх юм бол нэгдүгээр улиралд бизнесийн зээлийн идэвхжил саарсантай холбоотойгоор 2.1%-аар бол буурч 8.1 их найт төгрөгтэй бол гарсан байгаа. За системийн өсөлт ч мөн адил бол энэ нэгдүгээр улиралд бол удаашрсан. За тухайлх нь бол системийн зээл 2025 онд өмнөх оны 1-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулах нь бол 5% хүрчээсэн бол энэ онд бол 2% өсөлтийг бол үзүүлсэн байгаа. За банк бол нийт зээлийн зах зээлийн эзлэх хувь 18%-тай байна. За зээлийн багцыг бол дэлгэрүүлээд задлаад аваад үзэх юм бол нийт зээлийн бууралт бол бизнесийн зээл дээр бууралт бол ажиглагдсан. За 6.1% бууралттай байна. За энэ нь болохоор зэрэг бизнес зээлийн эргэн төлөлтийн графикт эргэн төлөлтөд бол энэ улиралд бол нэлээд өндөр байсан. Тэгвэл мөн холбоотой. За үүнээс гадна бол бизнесийн идэвхжил эхний 1-2 сард бол нэлээд сул байдаг. За 3-р сараас эхлээд бол бизнесийн идэвхжил бол нэлээд эрчимжиж эхэлж байгаа. Үүнтэй холбоотой. За гол нь болохоор энэ нь болохоор зэрэг Монгол улсын хувьд 1-р сар 2-р сард бол томхон баярууд болдог. За мөн үүнээс гадна 7-р сард бас наадам гэх мэтчлэн нийтийн амрахын үндэсний баяруудтай холбоотойгоор энэ бизнесийн зээлийн бууралт бол ажиглагдсан гэж бол дүгнж байгаа. За хэрэглээний зээлийн хувьд бол тодорхой өөрчлөлтгүй өмнөх хэмжээндээ бол байна. За орон сууцны зээл бол 7.7%-аар бол өссөн. За нийт зээлийн багцын 21%-ийг бол эзэлж байгаа. За хэрэглээний зээл бол 25%-ийг эзэлсэн хэвээрээ байна. За чанаргүй зээлийн хувьд бол авч үзэхэд оны эцэст 2.5 байсан. За одоо бол 2.8% бол болсон байгаа. За өмнөх оны эцэстэй харьцуулах юм бол бага зэрэг болсон. За энэ нь бол зээлийн багцын бууралтай нэг талаар бол холбоотой. За нөгөө талаар бол баяр ёслолтой холбоотой 1-р улиралд иргэдийн хэрэглээний зардал бол ер нь нэмэгддэг. Ийм учраас бол улирлын шинжтэй харилцагчдын эргэн төлөлт бол төр хугацаагаар хойшлсон байдалтай. Иймтэй бол холбоотой гэж бол бид нар үзэж байгаа. За системийн NPL бол ер нь historically мэдээлэлтэй ингээ хараад үзэх юм бол системийн NPL 2025 оны 1-р улиралд бол 0.3 нэгж хувиар бол чанаргүй зээлийн хэмжээ бол өрчээсэн. За 26 оны 1-р улирал бол өмнөх улиралтай харьцуулах юм. Өмнөх оны мөн улиралтай харьцуулах юм бол 5-аас 5.1 болж бол бас хүрч байгаа. Ийм дүр зураг бол ажиглагдж байгаа. За тэгэхээр бид бол энийг богино хугацааны нөлөөлөл гэж үзэж байгаа. За ер нь бол historically чанаргүй зээлийн өөрчлөлт байгаад тэгээд эргээд бол сармагчдаг ийм бол дүр зурагтай байдаг. За чанаргүй зээл байгуулсан сангийн хүрэлцээ хэмж бол 98.9%-тай бол гарсан байгаа. За энэ нь бол хэрэглээний зээлийн улирлын шинжтэй өсөлтөөр бол ерөөхдөө тайлбарлагдж байгаа. За энэ хувь хэмжээ нь бол болцшгүй эрсдлийг бүрэн хаах чадвартай хэвээр түвшинд байна гэж бол бид үзэж байна. За харилцагчаас татсан их усүрэн. За харилцагчаас их усүрийн хувьд бол оны эхнээс 5%-аар бол өссөн. За энэ нь бол банкны системийн өсөлт 3% байгаатай харьцуулах юм бол бас өндөр өсөлт байгаа. За их усүрийн өсөлт нь голчлон бол хугацаатай хадгаламжин дээр бол 6.5, харилцаа дээр 2.9% өсөлт байна. За хадгаламжийн хувьд бол иргэд байгууллагын аль чиглэлд бол өссөн. Харилцааны хувьд бол байгууллагын хадгаламжийн өсөлт бол голлох нөлөөг бол үзүүлсэн байгаа. За төлбөр түргэн гүйцэтгэх чадвар бол 41%-тай бол гарсан. За цэцэрлэг байгууллагаас тавьсан шаардлагыг бол бүрэн хангаж ажиллаж байгаа. За зээл их усрын харьцаа бол 70% төрсөн. За энэ нь бол харилцагчаас их усрын өсөлт болон зээлийн бууралттай бол холбоотой тайлбарлагдж байна.
За санхүүгийн дараагийн слайдн дээр бол ашигын хэмжээ харагдаж байна. За нэгдүгээр улиралд ашиг бол 44 тэрбум төгрөгийн ашигтай бол ажилласан. За Overall-оор нь өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол бууралттай байгаа. За энэ бууралт нь болохоор зэрэг бидний ер нь бол их усүрийн бидний бүтэц олвол харьцангуй өөрчлөгдөж байгааг та бүхэн мэдж байгаа. За харьцаар их усүрийн өсөлт бол байна. За үүнээс гадна бид нар бол бондын өсөлт бонд гэсэн бас нэг шинэ structure бол нэмэгдсэн. За энэ бонд маань бас 25 онд бас өссөн байгаа. За үүнтэй холбоотой хүүгийн зардал бол өсч байгаа. За үүнээс гадна 2025 оны 1-р улиралд улиралд бол бодлогын хүү 10% болол байжгаад 3 сард бол 12% болж өөрчлөгдсөн. За энэ хугацааны нөлөө бол бас хүүгийн зардал дээр swap-ын хүүгийн зардал дээр бол тодорхой бас 25 онд арай бага 26 онд бол бүтэн 2% нөлөө байгаа учраас энэ хэмжээгээрээ хүүгийн зардалд бол бас нөлөөг үзүүлсэн байгаа гэж бол олон тайлбарлахаар байна. За өөрийн хөрөнгө бол 1.7 их найт төгрөгт бол хүрсэн байгаа. За өөрийн хөрөнгийн хүрэлцээ бол 16% та гарсан. За энэ хувь нь бол бидний 2026 оны өсөлтийг хангах хэмжээний ханхуйц юм түвшинд бол байгаа. Бидний төлөвлөсөн хэмжээнд бол байгаа гэж бол үзэж байна. За холбоотой этгээд болгосон зээл нийт болон нэг этгээдийн хувьд бол заавал байлгах хэмжээнээс бол даруй 2-3 дахин бага байгаа. Энэ хэмжээг бол бид байнга байлгахад анхааран ажиллаж энд чиглэж бол ажилдаг. За гадаад талын эрсдлийн үзүүлэлт бол бүрэн хангасан юм байдалтай байгаа. За ерөнхийд нь дүгнэлт гэх юм бол банк өөрийн хөрөнгийн хангалт эрсдэл даах чадрын хувьд бол доктортой юм байр суурьтай цаашдын өсөлт санхүүжилт боломжийг бол нэмэгдүүлсэн. Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм найдвартай суурь болж байгаа ийм санхүүгийн үзүүлэлттэй байна гэж бол дүгнэхээр байна. За дараагийн хэсэгт болохоор бидний цаас болон ногдол ашигтай холбоотой мэдээллүүд байгаа. За банкны хэрэгжүүлж байгаа хувьцаа эзэмшигчтэй бол нээлттэй ил тод болон харилцаа бол бид авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагчтай харилцах хэлцээг бол байгуулж үүгээр дамжуулаад банкны мэдээллийг нээлттэй ил тод мэдээлэх ийм бүхэл олон улсын түвшинд хүрсэн бүх мэдээллүүдийг бол хүргэж ажиллаж байгаа. За энэ байдал нь бол хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж компани үнэлгээ болон хувьцааны эрхлэлтийг дэмжих юм бодит үр дүн бол одоогоор гарч ирж байна гэж бодвол харж байгаа. За гол нь банкны хувьцааны ханш өмнөх 3 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 23.8%-аар бол өссөн. За мөн арилжаалагдсан тоошрохыг идэвхжлийн байдлын түвшнээр бол дотоодын хөрөнгөний зах зээлд бол бас тэргүүлэх юм байр суурийг эзэлж байгаа гэж бол үзэж байна. За мөн 2024 онд олон улсын зах зээл дээр гарсан өөрийн хэрэгслийн гүйцэтгэлийг харах юм бол мөн эрэлт өндөртэй манай бондын эрэлт өндөр, үн өндөр, эрэлт бол өндөртэй байгаа гэдгийг бол харагдаж байна. За Монгол банкнаас ногдол ашиг олох дээр бол зөвшөөрөл өгдөг. За бид зөвшөөрлийг бол албаасаар хүлээж авсан. За ингэснээр 2026 оны 4 сарын 27-ны өдөр ногдол ашигыг хувьцаа эзэмшигчдийн тас руу бол шилжүүлэхээр бас нэг бол албаасаар энэ хурлаар бол мэдэгдэж байна. За ингээд бол банк 2025 оны ашигаас 19.6% буюу нэгж хувьцаанд 80 төгрөг нийтдээ 64.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлахаар ийм бол өгөөтэй хуваарлахаар болсон энэ шийдвэрийг бол 4 сарын 27-ны өдөр хэрэгжүүлэхээр байна гэсэн мэдээлэл өгч байна. За ингээд миний танилцуулах хэсэг байна. Үндсэндээ дуусч байна. Анхаарал хандуулсан та бүхэнд талархлаа. За ингээд асуулт хариултын хэсэг рүү шилжих байх. За танилцуулга тавьсан мөхтэй захиралтай баярлалаа. За асуулт хариултынхаа хэсэгтээ орохоос өмнө асуулт хариултынхаа хэсэгтэр жоохон тайлбар өгье гэж бодож байна. Бас шинээр орж байгаа хүмүүс байгаа учраас. Тэгэхээр за earnings call маань болонгод Монгол англи дээр орж байгаа. Тэгэхээр асуултууд маань бас Монгол англи дээр ирж байгааг
та бүхэн мань ойлгоорой, лайваар үзэж байгаа хүмүүс мань ойлгоорой. Тэгээд зарим асуултуудыг яг би шууд орчуулад мөхтэй захирлаас асуугаад явъя гэж бодож байна. За тэгээд мөн орж байгаа шинжээч маань бас асуултуудаа шууд мөхтэй захирлаас асуух боломжтой. Zoom дээр харагдаж байгаа raise hand товчон дээр дараад шууд бас микрофоноо нэгэд асуух боломжтой байгаа шүү гэдэг хэлэх гэсэн юм аа. За тийм мөн лайваар үзэж байгаа үзэгчд маань бас хэрвээ Голланд банкны сая танилцуулсан 2026 оны 1-р улирлын тайлантай холбоотой асуултууд байх юм бол комент хэсэг дээр үлдээх боломжтой шүү. Тэгээ бидэд боломжтой үедээ асуугаад явъя гэж бодож байна. За тэгээд эхний асуултууд шууд мөхтэй захирлаас асууя гэж бодож байна. За тэгэхээр татврын дараах цэвэр ашиг өмнөх оны үедээ харьцуулахад бол та танилцуулсан нэлээд буурсан харагдаж байгаа. Тэгэхээр 62.6%-тай. Тэгэхээр энэ мөн татврын өмнөх ашиг за 153-аас 53 тэрбум болж буурсан байна. За эдгээр бууралт нь ер нь нэг удаагийн шин чанартай эсвэл энэ бүтцийн шин чанартай өөрчлөлтөө яг нэг гол нөлөөлсөн хүчин зүйлийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх гэж асуусан байна. За саяны танилцуулгууд дээр бас зарим хэсгийг ер нь бол ярьчлаа. За тэгэхээр нэг удаагийн шинжтэй энэ нөлөөлөл бол байхгүй. Харин нөлөөлөл бүтцийн өөрчлөлттэй холбоотой их усүрийн бүтцийн ийм өөрчлөлттэй холбоотой нөлөөллүүд бол байгаа. За тухайлх юм бол 2025 оны 1-р улиралд бид бол 50 сая ам долларын нийгмийн болон ногоон бонд бол авсан байсан. За мөн үүнээс гаднаас авсан өмнөх оны гаднаас авсан зээлүүдээр swap хийж бол харахаа амжаагүй байсан. Ингээд нийтдээ бол 97 сая ам долларын swap-ыг бол хийсэн. За үүнтэй холбоотой swap маань бол бодит үндснээр бол тооцогддог. За тэгэхээр үүнтэй холбоотой бодит үндэсний олзыг бол 2025 онд бол бүртгэсэн байсан 1-р улирал. Тэгэхээр зэрэг 2026 онд бол ийм транзакшн хийгдэггүй. Тэгэхээр энэ бол бас бидний бас онцлог транзакшн өмнөхөөс өөрчлөлттэй нэг транзакшны хувьд бол ийм байна. За хоёрдугаарт нь гэх юм бол түрүүн ярьсантай 25 оны 3 сарын 7-нд санагдаж байна. Бодлогын хүү 10%-аас 12% болж 2 нэгж пунктээр бол өссөн байгаа. За энэ бодлогын хүү өснө гэдэг маань бидний нөгөө Монгол хатан төлж байгаа төгрөг төлж байгаа хүү нь бол өсчдөг. Үүнийгээ дагаад бол өсчдөг. Тэгэхээр зэрэг 2 нэгж хувиар бол энэ хүү 2026 онд бол бүтэн ингээд нөлөөлж байна гэдгийг бол тавхан бас ойлгох хэрэгтэй. За мөн хадгаламжийн хувьд бол өмнөх оны мөн ээсээ бид бол хадгаламж бас 25% бол өссөн байгаа. За банкны хувьд бол их усүрээ бол харьцангуй доктортой ийм их усүрээр бүрдүүлэхийг бас ийм стратегтэй. За мөн нөгөө талаараа бол гаднаас ийм хүү багтай их усүрүүдийг бас татах гэсэн ийм чиглэлтэй бол ажиллаж байгаа. За энэ утгаараа бол дотоодоос татсан хадгаламжийн маань өрсөлдөөр дамжиж хүү маань бол бас хүүгийн зардал маань дагач бол өрч байгаа гэдэг та бүхэн бас ойлгож байгаа хаа гэж бодож байна. Баярлалаа. За дараагийн асуулт болохоор яг хэд давтагдсан асуулт байгаа болох шууд асууж гэж бодож байна. За хөрөнгө оруулалтын багцын хэмжээ өмнөх оны муу үедээ харьцуулах юм бол ерөнхийдөө 94.8%-аар өссөн байна. Тэгээд хөрөнгө оруулалтын өгөөд зээлийн багцын өгөөжтэй харьцуулахад ер нь ямар түвшинд байгаа вэ? Тэгээд энэ нөгөө нэг нэмэгдсэн шалтгаан нь тэг хөрөнгө оруулалтын багцанд хаашаана ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийсэн бэ гэж асуусан байна. За манай хөрөнгө оруулалтын багцын 60 орчим хувь нь бол Монгол анхны үнцээс яадаг. За 40 орчим хувь нь бол бондын засгийн газрын бонд болоод бусад нөгөө арилжааны бондуудаар байгууллага компаниудын бондын хөрөнгө оруулалтууд байдаг. За тэгэхээр энэ өсөлт маань бол ер нь Монгол банкны бонд үнцаасан дээр бол голлож өссөн. За мөн зарим хэсэг нь бол компани бондн дээр бол байгаа. За компани бонд маань хүүн бол харьцангуй бас боломжийн зээлтэй бол өрсөлдөхүйцэн бүтэй. За Монгол банкны бонд руу үнцаас руу бол хийж байгаа шалтгаан нь бол илүүдл нөхцөө ашиглах ийм стратегийн хүрээнд л бол хийгдсэн гэж бол ойлгож болно. За тэгээд юм байна. За дутуу хариулт байна уу? За ер нь
болчлаа гэж бодож байна. За дараагийн асуулт нь болохоор яг нэг өмнөх хөлөлтэй харьцуулах юм бол зээлийн өсөлт бас нэлээд буурсан харагдаж байна. Тэгээ ер нь одоо зээлийн бодлоос ер нь буурсан одоо тренд ажиглаж байгаа. Тэгэхээр жилийн одоо яг бүтэн жилийн хувьд ер нь одоо тренд нь ямар байгаа вэ? Ер нь зээлийн өсөлт ер нь ямар хуу түвшинд байх вэ гэж асуусан байна. За нэгдүгээр улирал дөрөв бас нөгөө ярьсан те нэгдүгээр улирал бол ер нь бизнесийн идэвхжил харьцангуй бага байдаг ийм улирал байгаа. Тэгээд дөрөв бас та баримтаарсан дурсан системийн өсөлт нь адилхан 2025 онд 2024 оны мөнхтэйгээр харьцуулахад 4%-аар хүрчээсэн бол энэ онд бол системийн өсөлт нь бол 2% өсөлт байгаа. Тэгэхээр зэрэг харьцангуй бол бас өсөлт бол тийм өндөр биш. Идэвхжил бол харьцангуй сул байдаг. За хэрэглээний зээл талдаа бол бүр бас нэлээд нэг хэрэглээний зардал бол нэлээд өндөр байдаг шүү дээ тий. За тэгэхээр ер нь бол идэвхжил сул байгаа учраас бид бол нэгдүгээр улирлын хувьд бол өсөлт бага байсан гэж бол үзэж байгаа. За энэ нь бол төр зургийн шинжтэй ийм бол үзэл гэж бол үзэж байгаа. За 3 дугаар сараас эхлээл бол бизнесийн идэвхжил бол харьцангуй идэвхжсэн. За орон нутгийн бол бизнесүүд бол нэлээд бас өргөжж байгаа. Тэгээд энэ өсөлтөөр бол бид нар энэ оны хувьд бол өсөлтийг өнгөрсөн оны өсөлтөөс арай илүү байх болов гэсэн чиглэлээр бол таамаглаж төлөвлөсөн ийм бол байдалтай байгаа гэж За ойлголоо. За дараагийн асуулт нь болохоор цэвэр хүүгийн орлого бас өмнөх хүний мөнхтэй харьцуулахад 20.5% буурсан байна. За тэнгууд зээлийн зардал болохоор 3 дахин ерөөхдөө одоо орлогоос нэмж өссөн байна. Тэгэхээр энэ нь илүү одоо юу гэдэг нь депозит татахад одоо гарч байгаа зардлын өсөлттэй холбоотой эсвэл одоо их усрын зардал өсөнтэй холбоотой ер нь ямар одоо шалтгаанаар бий болсон бэ гэж асууж байна. Тэгээд дээрэс нь болохоор ер нь одоо цэвэр хүүгийн маржин бас ерөнхийдөө буугаад байгаа. Тэгэхээр менежментийн зүгээс ер нь энэ дээр яг цэвэр хүүгийн маржиныг доктортой түвшинд байлгах дээр ямар арга хэмжээнүүд авч байгаа гэж асуусан байна. За хүүгийн зардал ер нь бол өөрчлөгдөж байгаа. Бүтц маань банкны бүтц маань ер нь өөрчлөгдөж байна. За мөн аль их усрын хувьд зах зээлийн марк шир бол банк хадгалахыг бол зорж ажиллаж байгаа тий. Тэгэхээр зэрэг гадаад талдаа ч гэсэн дотоод талдаа ч гэсэн их уср бол харьцангуй өсөж байгаа. Энэ маань бол бид тэлэх боломжит тэлэлтээ хийх мөн хальцралтай бол бас өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах энэ чиглэлийн хүрээнд бол байгаа. Нэмд бол бас бол тодорхой хэмжээгээр буурсан зүйл бол ажиглагдж байгаа. За ихтэй удирдлагын зүгээс бол маржныг докторжуулах энэ чиглэлээр бол хэд хэдэн ажлуудыг бол хийж байгаа. За бид нар 2020 гадаад талтай хэм бол бид нар 2024 оны гаргасан бонд маань бол 11% купонтай энэ бонд гаргаж байсан тий. Тэгэхээр энэ 2025 өнгөрсөн онд 2025 онд гаргасан бидний бондын хөв маань бол харьцангуй буурсан 8.5% болж буурсан. Тэгэхээр гадаад зах зээл дээр энэ хүүний бууралтыг бол бас бид нар хийхэд зорж байгаа. За эхний бондын хувьд бол Монголд 10 жил засраад байсан компани энэ бондын зах зээл дээр бас мөс хагалж бид бол оролцсон. За тэгэхээр мөс хагалж бидний хүүгийн өндөр хүүгийн эрсдлийг бол банк хүлээгээд явж байгаа. За үүнээс хойш бас Монгол Улсын рейтинг сайжирсан үндэсний газраас гаргаж байгаа бондуудын хүүч бол бас тааж буурж байна. Олон улсын зах зээл бол Монгол улс гэж ямар улс эдгийн за зах зээл нь санхүүгийн зах зээл нь ямар юм мөн голланд банкыг бол бас мэддэг болж байна. За энэ хэрээрээ бол бидний гаднаас байгаа их усрын хүү бол буурах юм боломж бол бүрдээд бид нар бол хэрэгжүүлээ явж байгаа. За 2026 онд ч гэсэндээ бас мөн буурах ийм бууруулах энэ чиглэлд бол ажиллаж байгаа. За дотоод их усрын хувьд гэх юм бол манайх ер нь бол байгууллага иргэдийн хувьд ийм харьцангуй доктортой жигд ийм бүтцтэй өөрөлдөх юм бол манай их усрын 50-аас илүү 54 орчим хувь нь бол байгууллагаас бий болсон ийм байгууллагын сегментээс бол үсэн харилцах хадгаламжууд гэдэг. За мөн их усруудын 47-аас 50 орчим хувь нь бол касса аккаунт буюу харилцах
босоогүй хадгаламж гэсэн юм хүү багтай их усэр байдаг. За энэ бол манай банкны бол гол онцлог байдаг. Тэгэхээр зэрэг энэ чиглэл рүү байгууллагын чиглэл рүү за мөн 2026 онд чиглэж байгаа чиглэл маань SME чиглэл рүү байгаа учраас бид нар бол энэ дотоодосоо бас харилцсангүй хүү багтай их усруудыг татах боломж байна гэж бол үзэж байгаа. Энэ чиглэлд ингээд аль гадаад болон дотоодын аль чиглэлтэй ингээд ажиллаж байгаа. Ойлгоглоо баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор яг бас хэд хэд давхтагдсан байна. Тэгэхээр нийлүүлээд асууж гэж бодож байна. Тэгэхээр таны дурдсан 400 саяын бондын ерөөхдөө 27 онд хугацаанд тусгаар байгаа тийм maturity нь ерөөхдөө ойртын гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нөгөө дахин санхүүжүүлэх дээр ер нь ямар бодлого барьж байгаа вэ? Одоо ижлэхэн хэмжээтэй эсвэл арай одоо 400 саяас бага хэмжээтэй бондор ер нь дахин санхүүжүүлэх үү. Тэгээд арай бага купонтой буюу нэг их усрын зардалтай байгаа. Тэгэхээр одоо таргет хийж байгаа их усрын зардал нь ч юм уу купоны рейт нь ямар байгаа вэ гэж асуусан байна. Тэгээд ер нь бас яг энэ гадаад их усрын өртгийг бууруулах чиглэлээр ер нь ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ гэж асуусан. За 27 оны 5 сард манай эхний гаргасан бондын хугацаа бол дуусгаар байгаа. За хугацаа бол дуусгал ойртож байгаа. За шинэ бонд гаргах болоод ийм ерөнхийдөө бол банк богино хугацааны хугацаанаас өмнө референс хийх талаар бол ерөнхийдөө судалж байгаа. Тийм судлаад явж байгаа. За харамсалтай энэ геополитикийн эрсдэл бол ингээд бас өөрчлөлээ. За тэгээ боломжит зах зээлийн нөхцөл байдлыг ингээд ажиглаад боломжтын цонх гарахыг бол боломжийг хайгаад ингээд явж байгаа. За манай банкны бас удирдлагууд гадаадын хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүд маш идэвхтэй ингээд одоо ч гэсэн гэстэл оролцоод ингээд явж байгаа. За ер нь бол он гарснаас хойш Монгол Улсын засгийн газрын гаргасан бондын хүү бол бурсан шүү дээ 5%-тай 7%-тай байсан 5 руу орсон. За тэгээ банкны рейтинг бол Монгол Улсын рейтинг бол харьцангуй сайн байгаа. За мөний дээр гол нь банкыг хөрөнгө оруулагчид нэлээд сайн мэддэг болсон. Ийм байгаа учраас бидэнд бол энэ хүү буруулах орон зай бол байна гэж бол үзэж байгаа. Гагцгүй энэ геополитикийн эрсдэл ямар байх нь тэрийг харж байгаад боломжтой тэр цонхыг олж бид нар бол ирж хайсаар ингээд байгаа. За ийм боломж гарах юм бол бид бол гарахад хүү багтай хүүгээ бууруулна. Тэгээд референс хийх юм боломжтой гэж бол үзээд ингээд судлаа явж байгаа. Ойлголоо баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор яг 2026 оны яг үлдсэн хугацаанд ер нь банкны одоо тий урьдчилан таамаглаж байгаа хүлээж байгаа ер нь хамгийн том одоо сорилт нь юу байгаа вэ? Ер нь одоо юу хамгийн том одоо сорилт учруулна гэж харж байгаа вэ? За хамгийн том сорилт гэвэл за бид бол яг одоо байж болох бүх боломжуудыг ингээд үзээд бодит эрсдлүүдийг үзээд бид бол ингээд 2026 оны төсөв төлөвлөгөөгөө бол баталгаад ингээд гаргацсан байгаа те хэд хэдэн хувилбараар бол бид ингээд хийгээд сайн муу гэд бүх хувилбаруудаар бол гаргацсан байгаа. За гагцгүй энэ одоо яг энэ цаг үед үүсэж байгаа энэ геополитикийн эрсдэл энэ дайн бол хэрхэн цаашаа үргэлжлэх вэ? Энэ нь бол манай улсад бол бас бензин түвшний үнэтнээс хамаарат бол үнийн өсөлтүүдэд нөлөөлөх энэ буцаад манай зээлийн вакцины эрсдэлд бол хэрхэн яаж нөлөөлөх вэ гэсэн энэ нөлөөлөл ямар байх вэ гэдгийг бид бол одоо яг ажиглаад сууж байна. Тэгэхээр зэрэг энэ байна. За мөн бас дараагийн бас нэг зүйл байгаа. Банкны нөгөө хуулийн хэрэгжилт байгаа шүү дээ 20% тий нэг хувьцаа эзэмшдийн этгээдийн харьцаа эзэмшил бол 20% байх хэрэгтэй гэсэн. Энэ хуулийн маань бас бид нар сумагдана гэсэн юм бас хүлээлттэй байна. За Монголын зах зээлийн хувьд бол үүнийг энэ 5 том банкны нэмэлтийн өргөнгийн хэрэгцээг хангах юм орон зай бол бас байхгүй байна. Тэгэхээр зэрэг бид бол гадагшаага гарчил энэ их усрыг бол олж ирнэ. Тэгэхээр энд бол банк бас стил бэлтгэлтэй байгаа, бэлдэж байна. Тэгэхээр энэ том ажил бол бас биднийг бас тэр чаленж байгаа. Эндээ бас баг төлөө гаргаад бас бэлтэж байгаа гэсэн ийм хариултыг өгдөө. За дараагийн асуулт нь болохоор яг нийт банкны системийн зээлийн багцтай харьцуулахад гол банкны зах зээлийн хувь 2026 оны 1-р улиралд нэмэгдсэн үү, буурсан уу гэсэн асуулт байна.
Сая нөгөө презентац дээр ярьсан тий. За марк нэг зээлийн багц маань бол баг зэргийн хэмжээгээр бол буурсан. За энийгээ дагаад Steam бол 2% өссөн учраас үүнийгээ дагаад 0.81%-аар буюу буураад 18% бол хүрсэн байгаа. Тэгээд энэ бол бууралтыг бид бол төр зуурын бууралт гэж бол үзэж байгаа учраас оны одоо бизнесийн идэвхжлийн нөлөөгөөр үнийг бол өгж чадна гэсэн эсрэг байгаа. За та дурдсан яг нөгөө нэг жилийн эхний удирдлагын зээлийн системийн удаашрсан байгаа гэжсэн. Зээлийн өсөлт бас ер нь одоо жилийн эцсийн дүнгээр болонгод голлон банкны яг зээлийн өсөлтийн зорилт нь хэд байгаа гэж асуусан байна. Энэтэй холбоотой. 2025 онд банкны зээл 2024 онд бид нэлийн өндөр өсөлтийг үзүүлсэн тий 50 гарсан хувийг үзүүлсэн. За нэлийн агрессив ажилласан. За тэгээд 2025 онд бол бид нар 11% өсөлтийг бол үзүүлсэн байгаа. За энэ 2025 он бол бидэнд энд их зээлийн өсөлтийн дараа зээлийн багцыг чанарыг хэрхэн яаж барьж чадах вэ? Энтэй ажиллаж бол зээлийн багцын чанараа бол бууруулах юм боломж байгаамаа гэдгээ бол бид нар батлан харуулсан. За тэгэхээр энэ тэлэлтийн нөлөөллийг зээлийн эрсдлийг бол бид маш сайн удирдах чадсан жил байгаа 2025. 2026 оны хувьд бол банк өнгөрсөн оны өсөлт тэрнээс арай илүү өсөлттэй байх болов гэсэн ийм бэлэлттэй ийм төлөвлөгөөтэй байна. За ойлголоо. Дараагийн асуулт нь болохоор яг Монгол банкны бүх зохистой харьцаануудыг бол хангасан гэж дурдсан байгаа. Тэгэхээр бусад шалгуур үзүүлэлт буюу төлбөр дүрэн гүйцэтгэх чадвар гадаад валютын позиц юу ямар байгаа вэ гэж асуусан байна. За сая презентац дээр бол харуулсан тий. За позицийн төлбөр дүрэн гүйцэтгэх чадрын хувьд 41%-тай ирсэн байгаа. Шингээвтэй. За хамгийн том үзүүлэлтүүд бол холбоотой этгээдийн нэг зээлгчийн харьцаа, мөн холбоотой этгээдийн зээлийн харьцаанууд байдаг. За энэ харьцаанууд бол харьцангуй бас маш бага түвшинд байгаа. За жишээлх юм бол холбоотой этгээдтэй олгосон нийт зээлийн харьцаа 20%-аас л бага байдаг. За энэ бол 6.3% буюу 3 дахин бага байна гэсэн. За холбоотой этгээдэд олгосон нэг этгээдийн хувьд бол 5%-аас бага байдаг. За энэ харьцаа минь 2.4-2 дахин гээд бага байгаа. За гадаад валютын эрсдлийн харьцаа бол 1/15, нэг валютын хувьд 1/15, нийт валютын хувьд бол 1/30%-ийн хооронд бол хэлбэлцдэг. За энэ маань бол 4.6 хасах 4.6-аас хасах 1%-тай байна гэдэг маань маш ийм сайн удирдах эрсдлийг бол удирдах ажиллаж байгаа гэдгийг бол харуулж байгаа байна. За хувь хэмжээ асуусан учраас хувь хэмжээтэй хэлчихье. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор 2026 оны ногдол ашигын бодлогот юу н өөрчлөлт орох уу? Энэ дээр нэмэлт мэдээлэл байгаа юу гэж асуусан. За одоогор бол ногдол ашигын бодлогод том өөрчлөлт орохгүй хэрээр үргэлжлэн гэсэн тавчхан хариулт өгдөө. За баярлалаа. За шинжээчдмаас ирсэн асуултууд маань ингээд дуусч явах шиг байна. Тэгэхээр би лайв дээр нэмж асуулт ирсэн байна уу шалгаад тэгээд хэрвээ нэмэлт асуулт ирээгүй байх юм бол мөхтэй захиралтанд хөрөнгө оруулагчд болон оролцож байгаа хүмүүстэй хандаад сүүлийн нэг удаа одоо хандаж нэмж хэлэх зүйл байгаа бол хэлээд earnings call өндөрлөе гэж бодож байна. За лайв дээр маань бол асуулт ирээгүй байна. Тэгэхээр та За тэгэхээр бидний танилцуулгыг хүлээн авч анхааран сонсон та бүхэнд бол маш их баярлалаа. Ингээд оролцогчд маань нэлийн идэвхтэй оролцож маш олон асуултуудыг асуулаа. Ер нь оны эхний earnings call бол ерөнхийдөө зорилтын тухай бол маш их асуудаг. За бид бол төлөвсөн хэмжээнд ийм ажиллах ийм боломж болцоо бол бидэнд байна. Мөнхөө хүрээнд бол ажиллана. За хөрөнгө оруулагчтай хэлэхэд бол бид бол нээлттэй ил тод ийм мэдээлэл зарчмаар бол ажиллаж байгаа. Та бүхэн бүхэл төрлийн мэдээллийг манай Investor Relationship хэсгээс бол манай вебсайтны хэсгээс болоод бусад холбогдох бүхэл хэсгүүд сайт холбоотой хэсгүүдээс бол мэдээллийг бүхэл сугаар бол авч ажиллахад бол нээлттэй байгаа шүү гэж бол хэлье. За тэгээ та бүхнийг анхаарал сонссонд баярлалаа.
гэж хэлээ да. Дараагийн earnings call хүртэл колоор бол иргэд болцъя. Баярлалаа. За идэвхтэй оролцсон бүх шинжээч нар болон гаднаас бас оролцсон бүх мэржлийн оролцогч нартаа баярлалаа. Лайвыг бас идэвхтэй үзсэн бүх үзэгч нартаа баярлалаа. Баяртай.